Энэ цаг мөчид эзний үгэнд анхаарлаа хандуулцгаая. За өнөөдөр би эзний үгийг та бүхэнтэй Лук 14 дугаар бүлгийн 15-аас 24 дугаар ишлэлийг уншъя, хуваалцъя. За Лук 14 дугаар бүлгийн 15-аас 24 дугаар ишлэл. За тус ишлэлийг би чангаар уншъя. Та бүхэн зүрх сэтгэлдээ надтай хамт эзний үгийг уншаарай. Түүний хамт тоглон суугчдаас нэг нь үүнийг сонсоод түүнд Бурхны хаанчлалд талах идэх хүн ерөөлтэйе гэхэд тэр түүнд нэгэн хүн их зоог бэлдэж олон хүн урьжээ. Тэгэд зоог барих цаг болоход оргицсон хүмүүс рүү боолоо илгэн зоог бэлэн болов морилон ирцгэн үү гэж хэлүүлжээ. Гэтэл оргицсон хүмүүс бүгдээрээ л шалтак хэлж эхлэв. Эхнийх нь би газар худалдаж авсан тул явж түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай гэжээ. Нөгөө нэг нь би 10 үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуй гэхэд нөгөө нэг нь би ихнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй гэжээ. Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн боолдоо даруй гарч хотын чөлөө гудамжаар явж ядуу, тахир дутуу, хараагүй болон доглон хүмүүсийг нааш авчир гэв. Боол нь эзэн минь таны тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна гэхэд эзэн нь боолдоо зам хашаа хаваар яв. Гэрийг минь дүүрэн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир. Би та нарт хэлье. Оргицсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний зоогоос амсахгүй гэжээ гэв. Амен. За би өнөөдөр та бүхэнд эзний үгийг их зоогийн урилга хэмээх сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Их зоогийн урилга хэмээх сэдвэр эзний үгийг та бүхэнтэй хуваалцъя. За их зоогийн урилга. За ямар нэгэн баяр ёслол хурим найранд өргөдөжсэн хүн зөндөө баха, тийм ээ. За ялангуяа бүр юм цаасан урилга авч исэн бах те та нар. За одоо охины маань 20 болох гэж байна, хүүгийн маань 20 болох гэж байна. Ирээрээ. Тийм ээ. Эсвэл одоо юу гэдгийг төгсөлтийн баяр, эсвэл одоо гавьяатын найр. Одоо юу гэдгийг тийм ээ. Алтан гац одон авлаа. За бид нар одоо найрлах гэж байна. Ирээрээ гэд хүн болгон дээр одоо нэг юм нэрийг нь бичсэн ийм урилга бас та нар хүлээж авч исэн байж магадгүй. За тэгээ урилга аваад очиж исэн ч тохиолдол байгаа бах. За очиж амжихгүй исэн ч тохиолдол байгаа бах. За саяхан DC-д нэг 20 болсон. За манай одоо Габи багийн хоёр дүү маань тэнд эзэн дотор гайхалтай сайхан 20 хийсэн. Уул нь бол өргөцсөн. Тэгтээ би очиж чадаагүй. Яагаад гэвэл бүтэн санд энд үйлчлэлтэй байсан учраас тэрэндээ бэлдэх ажил хагасаа өдөр нь бас байгаа учраас тэгээд над руу уцтаж асуусан л да урилга явуулсныхаа дараа за та яг ирж чадхаар байна уу гэд. Тэгээд амжихгүй нэ гэд бас л очиж чадаагүй. За тэгээд урилга хүлээж аваад урилганд одоо урилгын дагуу одоо тус найранд очихгүй гэл ингээл янз янзын зүйлсүүд бидний амьдралд болдог. За үндэстэн болгон одоо найр хуримдаа хүмүүсийг урих ёс заншил нь их өөр байдаг гэж байна. За жишээлбэл Филиппинд бол урилга өгөхөөр ерөөсөө очихгүй гэж хэлдэггүй гинэ. Одоо очиж чадахгүй байсан ч очихгүй гэж эхний ээлжинд ерөөсөө хэлдэггүй гинэ. Өө за баярлалаа, урьсанд их баярлалаа, очно гэж хэлдэг гинэ. Тэгээд яг одоо дөхөөд ирэхээр уцтаад би очиж чадахгүй нэ. За эсвэл яг очиж чаднаа гэдгийг дөхөөд ирэхээр нь тусдан дахиад хэлдэг гэж байна. За Филиппин улс бол иймэрхүү соёлтой. Харин шууд тэр дор нь өө би завгүй юм байна, очиж амжихгүй юм байна гэж хэлчих юм бол их тийм соёлгүй. Энэ бол одоо Филиппин хүмүүсийн соёл уламжлалын дагуу бол энэ бол ерөөсөө байж болохгүй зүйл гинэ. Тийм учраас очиж чадах ч бай, чадахгүй ч бай, ямар ч үсэн баярлаад урилгыг бол эхний ээлжинд бол хүлээж авах ёстой. Харин очиж чадахгүй бол дараа нь тэрийгээ тусад нь уцтаад хэлэх ёстой. Байдаг гэж байгаа байхгүй юу? Одоо Филиппинд сургууль төгссөн найзууд маань бас дээр үед бас ингэж ярьж ирсэн. За англичуудын хувьд, англи шотландуудын хувьд бас нэг тийм сонирхолтой ёс бас байдаг. Одоо төрсөн өдрийн баярт юм уу эсвэл одоо айлын гэрт ингээд зоогонд ямар нэгэн найр хуримд өргөцсөн тохиолдолд очоод за тэгээд би ингээ явъя да гэж хэлээд явж ерөөсө болдоггүй гинэ. Тэр найр хуримыг зохион байгуулж байгаа хүмүүс за ингээд манай одоо үйл ажиллагаа дууслаа гэж хэлэхээр бүгдээрээ явдаг юм байна. Тэгж хэлэхээс өмнө за уучлаарай би ингээ төрүүлээд явъя гэж ерөөсө болдоггүй гинэ. За тэрийг бол би хожим сонсч ирсэн. Монголд одоо сайн мэдээний үйлчлэлийн төлөө үйлчилж исэн Грэм Айлет гэдэг эхнэрийг нь Никола Айлет гэдэг Англи улсаас илгээгдэж ирсэн хоёр хос бас ажиллаж амьдарч байлаа.
Тэгээ гэрээ махын 50 насны хойд би өргөдөж очиж ирсэн. Ерөөсө мартдаггүй. Тэгээ тэр үе чи одоо би чи 30 эдтэй байлаа л да. Тэгээд гэрээ махын 50 насны хойд очсон чинь ингээд амар олон хүн гэрт нээсэн байхгүй юу. Тэнд нэг хэсэг нь хөзөр тоглоод, энд нэг хэсэг нь идэж уугаад, тэнд нэг хэсэг нь хөгжим сонсоод ерөөсө энэ бол одоо тэр улсын ард түмний соёл юм байна л да. Тэг ингээд амар олон хүн ингээд бужигнаал ерөөсө. Тэгээд тэрийг нь хараад би бүр санаа зовоод яана энэ өстө гэрийг нь буулгаж яндаа л гэж дотроо би бодохгүй юу. За тэгээд нэлээд суужгаад за тэгээд ер нь бошуухан шиг эндээс ер нь одоо энэ айлд нэг төвг болохгүй хүн шиг ер нь идэж уучаад баяр хүргээд ингээд сайхан байжгаад ер нь явчих гэж бодоод би зайгаа тавьж өгөөдөө штэ энэ чи аминда. Би бол аминда айгүй соёлтой алхам хийгээд байна л да. Тэгээ гэрээ махаа Николай ихчээ за бит хоёрын ингээ явах цаг боллоо. Өөрсөнд их баярлаа, сайхан баярлаарай гэж явчихгүй юу? Мэдхгүй ёсанчлыг мэдхгүй. Тэгсэн чинь дараагийн 7 хоногт гэрээ мах уцтаад төвийн хоёулаа хамт нэг өдрийн хоол идэх боломж байна уу гэдээ ажлын дондор ярьлаа. Өө болно гэдэг. Тэгээ бит хоёр өдрийн хоол идээд. Тэгээ чи зүгээр миний төрсөн өдөрт ирээд ер нь ямар байсан бэ гинэ? Өөстө гоё байсан шүү дээ. Өстө тэгэл ингээл амар гоё байсан. Өстө өөрсөнд баярлсан шүү гэж. За гэл. Тэгээ хоолоо идэл дууссан. Тэгээ би гэрээ махыг ер нь юу ярих гэсэн бол тоо гэж бодоод тухайн үед өнгөрсөн байхгүй. Тэгсэн чинь хожим сонсох нэ одоо Шотланд болон Английн ёс заншилд бол одоо за тарлаа дууслаа гэж хэлээг байхад төрүүлээ явчих юм бол энэ их тийм сэтгэл бол дундуур байгаагийн илэрхийлэл юм байна л да нөгөө хүмүүстэй. Нэг явж байгаа хүмүүс нь хэрвээ дэгчих юм бол тий. Тэгээ би энэ ёс заншлыг бас хожим ингээд одоо сонсчод энд улсын ингээд ийм ёс заншил гэдэг бол өөр үдг юм байна да гэж тухайн үедээ бодож исэн байхгүй. За өнөөдөр бүгдээ хамтдаа их цоогийн нэгэн урилганы тухай Есүсийн ээлжит одоо сургаалт зөвлөлийг хамтдаа сонсож байна. За би эхнэртэй баг одоо хошигнаад бас хэлж ирсэн. Өнөөдрийн сургаалыг би зоогон дээр босон явдал 3 гэж нэрлэнэ гэсэн чинь за арайд энднээ одоо тэгээ зоогон дээр босон нэг явдлын тухай ярьсан. Тэгээ хоёр дахьыг зоогон дээр босон явдал 2 гэж нэрлэлсэн байсан. За тэр нь болохоор нөгөө юу лээ хоймрлоо өөрийгөө өргөмжилж байгаа хүмүүсийг жоохон даруухан бай гэсэн сургаал байсан шүү дээ. За дээр нь тэгээд ямар сургаал байсан гэхэлэр одоо садан төрөл баян дансаг эрх мэдэлтэй хүмүүсийг урих гэхээсээ илүү чадамжгүй хүмүүсийг илүү урьж байгаараа гэсэн сургаалыг бид нар өнгөрсөн бүтэн сая өдөр хамтдаа сурсан шүү дээ. Тэгээ яг тэр зоогон дээр чинь босон явдал цаашаа үргэлжилж байна л да. За одоо яриа үргэлжилж байгаа. Түүнтэй хамт тоглон суугчтаас гэд бидний уншсан 15 дахь ишлэлд хэлж шүү дээ. Энд чинь нөгөө зоог чинь дуусах байгаа байхгүй юу? Зоогон дээр хүмүүсийн яриа өрнөд байна. Цаашаа өрнөд байна. Есүс ингээ хэлж яриад ингээ сургаал зөвлөлөө ярьж дууссаны дараа нэг хүн үргэлжлүүлээд Есүст хэлж яана л да. Юу гэж хэлж яана гэхээр Бурхны хаанчлалд талах идэх хүн ерөөлтэй гэж. Яг тэгэхээр Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр та нарт ингээ буцаагаад хариу барьж чадах хүнийг битгий өөр. Тийм ээ? Эргээ хариу барьж чадахгүй, та нарт эргээ тусалж чадахгүй нэгэнд та нар тусалж. Тийм хүмүүсийг хоололж гэдэг утгаар нь Есүс яриад дууссан шүү дээ. Тэгсэн чинь энэ сургаалыг нэг хүн сонсч яснаа Бурхны хаанчлалд талах идэх хүмүүс ерөөлтэй гэж Есүст одоо энэ сургаалыг нь сонсч хүлээж авснаа илэрхийлээд ингэж хэлж байна. Яг тэгэхээр Есүс юу гэж хэлсэн гэхээр та нар тийм хүмүүст одоо сул дорой нэгэнд туслах юм бол хожим амьлалт ирэх үед Бурханаас шагналчин байгаа шүү гэж хэлсэн байхгүй. Тэнгүүт одоо энэ хүнд их гой санагдаж байна л да тийм ээ. Амьлалт ирээ тэгээ Бурхны хаанчлалд бид нар ороод тэнд талах идүүлнээрээс одоо гоё юм а. Бурхны одоо их зоогийн ширээн дээр одоо суух одоо тийм хувь биднэрт одоо байх болов гэсэн утгаар одоо энэ хүн одоо тэгж гоё Есүсийн үг сургаалыг сонсоод бодоод хариулж байна л да. Тэгсэн чи Есүс одоо дараагийн ээлжит сургаалт зөвлөлөө энэ зоогон дээр хэлж байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ фарисей хүний гэрт уригдаад зоог барьж байгаа энэ үйл явдал дээр одоо 3 ийм одоо үйл явдал өрнчлөө гэдгийг бол бид нар одоо ойлгомжтой байх нь тийм ээ. За тэгэд Есүс хэлж дээ тийм ээ. За сургаалт зөвлөл дээр юу гэж хэлсэн гэхээр нэгэн хүн их зоог бэлдэж олон хүн урьжээ гэж. За үүгээр Есүс бол Бурхныг хэлээд байгаа шүү дээ. За өнөөдөр бид ингээд амьдрал дээр зоог бэлдээд найз нөхдөгөө ураад хамт идэж уудаг шиг Бурхан бас бидэнд зориулсан нэгэн зоогийг хожим бэлдсэн юм аа. Тэр зоогонд таныг биднийг бүгдээринг ер нь бол урьсан юм аа. За гэтэл харамсалтай нь энэ урилгад зарим хүн үгүй гэж хэлдэг. За тэр тухай цааш нь үргэлжлүүлээд хэлж чинь тийм ээ. Тэгээд зоог барих цаг болоход өргөцсөн хүмүүс рүү боолоо хэлгэн зоог бэлэн болов. Морилон ирцгэн үү гэж хэлүүлжээ. Тэгтэл өргөцсөн хүмүүс бүгдээрээ л шалтак хэлж эхлэв. Эхнийх нь
Би газар худалдан авсан тул түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай гэжээ. Нөгөө нэг нь би 10 үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуй гэхэд нөгөө нэг нь би ихнэр авсан ийм учраас би очиж чадахгүй гэжээ. Балсараа тэмдэглэж штэ. Очиж чадахгүй гэжээ. Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хэлгэнэн боолдоо даруй гарч хотын чөлөө гудамжаар явж ядуу тахир дутуу хараагүй болон доглон хүмүүсийг нааш авчир гэв. Боол нь эзэн минь тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна гэхэд эзэн нь боолдоо зам хашаа хаваар яв. Гэрийг минь дүүрэн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир. Би та нарт хэлье. Оргицсан байсан нөгөө хүмүүсээс нэгэн ч миний зоогоос амсахгүй гэжээ. Тэгэхээр зоог бэлдээд зоогондоо найзуудаа урьсан. Найзууд нь болохоор бүгдээрээ нэг шалтгаан хэлээд ирээгүй. За тэнгуут нь боолдоо хэлж जैन те. За тэгвэл одоо годомжинд байгаа зүгээр энгийн хүмүүсийг урь. Ядуу, дахир дутуу, сохор, доглон тийм ээ. Гэхдээ хин ч өөрийг нь тоож урихгүй тийм хүмүүсийг авцарлаа. Дахиад өшөө суудал байсаар л байна эзэнтэй ингээд боол нь хэллээ. Тэнгуут нь дахиад гар. Өшөө бүр зам хаваар яв. Бүр хашааны булангаар яв. Тэнд өдөө хийх юмгүй зогсож байгаа хүмүүсийг бүгдийн дуудаад оруулаад аваад ир. Тэгээ бүр албадан авцар гэж байгаа. Тэгэхээр албадан авцар гэдэг энэ үг надад их намайг их айлгсан л та. Би яг энэ текстийг уншиж явах үед яана одоо би албадан авцар гэдэг энэ сургаалыг номлохоор энэ Есүс чи албадтай юм байна гэд сонсож байгаа хүмүүс маань эмзэглэх үедээ гэж би их бодсон. Тэгээ энэ үгийг би тогтож судлалаа. Энэ албадан авцар гэдэг нь чихтэй давцрах тухай ерөөсөө яриаггүй. Энэ албадан авцар гэдэг нь хүнд ерөөсөө хувийн сонголтыг өгөхгүйгээр бурхан ингээд нэг болон шахаад багалзуурын шахаад тулгаж жагаад нэг юм хийлэгдэг гэдэг утгаар ерөөсөө хэлээгүй. Энэ албадан авцар гэдэг нь ямар утгаар хэлсэн бэ гэхлээр хүн нэг юм очмоор байгаа гэхдээ нэг юм зориг нь хөрөхгүй нэг юм жоохон нэрлэхэд байгаа нэг юм үе байдаг та. Тэнгүүд зүгээрээ гэдэг гараас нь хөтлөөд нэг аваад ирдэг үе байдаг штэ тий. Яг тийм ятгалгын тухай ярьж байгаа юм нэ. Тайлбарыг би үзлээ. Яг тийм ятгалгын тухай ярьж байгаа. Ороод ирээч бууз гарчлаа идья гэсэн чинь за яах ингээд нэг идмээр байгаа уул нь ороод идмээр байгаа. Тэгтэл одоо арай л эвгүй юм дагаас нэг санаан зовоод нэг за болио байлаа гэхэлэр гараас нь хөтлөө ороод иргээд гарч чинь гэд нэг давуулаад нөгөөх нь тэгээд нэг юм гараасаа хөтлөөлээд за гэд нэг ордогдоо те энэ яг ийм урилгын тухай ярьж байгаа гинэ. Санаан зовоод орж ирч чадахгүй байгаа. Зүгээрээ эзэн чамайг дуудаж чинь өшөө зөндөө сандал ширээ тэнд байна. Тэ өөрийн чинь яг одоо ингээд тавг халбах сэрээ тэнд бэлэн байж чинь зоог ихнээсээ гараад ирнэ. Ороод ирээ гэд тэгэхээр ганцуунаас нь татаад өгөтөнд яана болох юм уу? За гэд нэг дагаад орж ирдэг те. Яг ийм одоо авцралтын тухай ярьж байгаа юм байна л да. Тэрнээс албадан гэдэг нь одоо хүчээр хүнд сонголт өгөхгүйгээр бурхан хүнийг одоо ингээд яваажинд ор Есүст итэг гэж тулгадаг тухай огт яриаггүй гэдгийг ойлгоорой. Заримдаа хүмүүс цуглаанд ирмээр байдаг. Гэхдээ ирч чаддаггүй. Яагаад? Баагаа очоогүй юм байж нэг баяр болохоор л очиод тэгэл танаахан тэгж бодвол яах юм. Баяр болохоор л энэ ирэх юм. Нэг хоошор бооц хийхээр л ирэх юм. Би бүр тэрэндээ санаа зовоод байгаа. Үгүй зүгээрээ чамаа ерөөсөө тэгж бодохгүй. Чи нэг удаа ч гэсэн ирээд номлол сонсоод эзний ивэлийг аваад явбал бид нар бүгдээрээ л баярлнаа гэхээс биш нэг баяр болохоор л ирлээ гэж чамайг бодох хүн байхгүй гэхэлэр үгүй санаа зовоод ах юм аа. Бурханаас битгий санаа зовоо. Ямар манаа гэрт ирж байгаа биш. Чи бурхны их нарийн ширээнд сууж байгаа шүү дээ. Гээд хүмүүсийг бид нар заримдаа сүм дээрээ ч юм уу өөрсдийн дунд нөхөрлөл дундаа бид нар авцардаг. Мөн үү? Энэ яг тийм ирэлтийн тухай авчирж байгаа байхгүй. Тэгэхээр Есүс зоогонд урагдаад одоо битээр тэр зоогонд оролцож байхдаа тэр зоогон дээр тулгуурлаад хожим болох нэгэн агуу зоогийн тухай ярьчих. Тэр нь юу вэ гэхээр бурхан биднийг өөрийнхөө их зоогонд өрс. Тэр бол мөнхийн аврал. Тэр бол бурханы хаанчлалд бид түүний хамт нэгэн ширээнд суугаад бурхантай хамт найрын ширээнд тухлан суух тухай Есүс тэр зоогон дээр тулгуурлаад энэ сургаалт зөвлөлийг ярьж байгаа. Тэгэхээр Есүс ямар агуу номлогч, ямар агуу багш байсан бэ гэдгийг бид нар харж байна те. Яг хизээ, хинд, юуг, яаж, хэрэгтэй үед нь хэрхэн ярихаа Есүс юу мэддэг байсан. За ингээл нэг годомжинд явж байгаа. За би та нарт нэг их зоогийн тухай нэг ярий да гэж байгаа л шал хөндлөн сэдвээр Есүс ярьсан уу? Яриаггүй. Есүс яг зоогон дээр сууж хагаад хожимын их зоогийн тухай ярихад хүмүүс илүү тэр тусч байгаа.
Өөрөөр хэлбэл яг хэрэгтэй цагт нь яг хэрэгтэй сэдвэр нь ингээд яаж ойлгуулахаа Есүс те өөрийнхөө мессежийг яаж өгөхөө Есүс мэддэг байсан. Тэгээд одоо амралтын өдөр жишээлбэл хүнд тослох үедээ жинхэнэ амралтын тухай жишээ заах жишээ нэ. Мөн одоо Есүсийн шавнараас хүмүүс ирээд танаа багш татвар төлдөг юм уу гэж асуух үед нь жинхэнэ татварын тухай жишээ нь Есүс заах жишээ нэ. Тийм ээ? Гэх мэтчлэн яг нөгөө нэг юм амьдрал дээр тэр болж байгаа үйл явдал дээр нь тулгуурлаад Бурхан ингэдэг юм аа, эзний үгэнд ингэдэг юм аа гэдгийг Есүс тухайд нь зааж өгдөг гэсэн. Тэгэхээр яг айлын одоо зоогон дээр урагдаад ороод ирсэн те. Яг тэр зоогон дээр нь тулгуурлаад Бурхан бас бидэнд үүнтэй адилхан зоог бэлдсэн байдаг шүү. Өнөөдөр энэ хүн бидний гэртээ ураад зоог идүүлж байгаа шиг Бурхан бас биднийг агуу их зоогондоо урьсан байдаг шүү. Харамсалтай нь тэр урилгыг зарим нь хүлээж авдаггүй. Харин сул дорой хинч тоодоггүй тэр хүмүүс тэр урилгыг хүлээж авдаг тухай ярьж байгаа. Тэгэхээр Есүс энэ урилга хүлээж аваагүй хүмүүсээрээ хэнийг дайруулж хэлээд байна гэж. Тийм ээ? Энэ зам хашаа хаваар байгаа хийх юмгүй хинч зоогонд анханасаа урагдаагүй байсан хүмүүсийг албадаад авцар те гэдэг зүйлийг хэлэхдээ Есүс ер нь хэнийг бас дайруулж хэлээд байна гэж. Тэгэхээр энэ зоогийн урилга авсан боловч зоогонд нь очихгүй гэж хэлж байгаа энэ хүмүүсийг энэ сургаалт үлгэр дээрээ ярьсан энэ хүмүүсээр дайруулад Есүс хэнийг хэлж байгаа вэ гэхээр хуулийн багш нар фарисеучуд тэр үеийн Юудын шашны удирдагчдыг Есүс хэлсэн. Яагаад тэгэхээр тэд Есүсийн номлолыг хүлээж авдаггүй байсан. Тэд Есүсийг дандаа шүүмжилдэг байсан. Тэд дандаа Есүсийг бол ерөөсөө аврагч гэж тэд итгэдэггүй байсан. Тийм учраас Бурхан бол та нарт боломж олгосон юм аа. Та нарыг бол уулна өөрийнхөө Тэнгэрийн хаанчлалд урьсан юм аа. Та нар бол үгүйсгэж байна. Игнор хийж байна, тийм ээ. Тэгвэл одоо та нар хүлээж авахгүй юм бол дараагийн хүмүүсээ Бурхан өөрийнхөө хаанчлалдаа оруулах болно гэж Есүс үгээр хэлж байгаа. Энэ нь өнөөдөр амьдрал дээр юу гэдэг вэ гэхээр сайн мэдээг бид бусдад хуалцаад Тэнгэрийн хаанчлал та ирээч, аврал аваач, сүм цуглаанд ирээрээ хожим бид Бурханы хаанчлалд орно шүү. Есүс Христэд итгээрэй гэхэд бардам нэгнүүд нь тэрийг эсэргүүцдэг. Өөрийгөө нь гайгүйгээ ботцсон хүмүүс нь тэрийг эсэргүүцдэг. Энэ хэлээд нь шүү дээ, тэ. Дандаа нэг юм эд баялагтай, эрх мэдэлтэй нэг баян жинэлэг хүмүүсийн жишээн дээр энийг яриад нь шүү дээ. Би газар авсан. Томоо газар. Одоо хэдэн акрч байдгийг те. Хэдэн гаавч байдгийг газар авсан. Газраа үүсгэх гээд байна. Уучлаарай. Танаа зоог чи очиж чадахгүй нэ. Нөгөөг нь болохоор би 10 үхэр худалдаж авсан юм аа. Том хүмүүсийг яриад нь шүү дээ энэ чинь. Бизнес эрхэлдэг мөнгөтэй хүмүүсийг яриад нь шүү дээ. Завгүй хүмүүсийг яриад нь шүү дээ энэ чинь. Нөгөө 10 үхрээ би очиж үзэх хэрэгтэй байна. Уучлаарай. Урилганд чинь очиж чадахгүй нэ. Нөгөө нэг нь юу гэсэн гэвэл би сайхан гэрэлсэн. Бал сараа тэмдэглээ явах гэж байна. Тэ Канад явах гэж байна. Хаашиж байдгийг хаваа явлаа. Яана очиж чадахгүй нэ. Уучлаарай. Тэгсэн чи хэн 10 үхэр худалдаж авах чадваргүй, хэн нөгөө газар худалдаж авах чадваргүй, хэн нөгөө гэрлээгүй байж гэн гэхэлэр нөгөө сохор, доглон, өвчтөө тэ нийгмийн нөгөө нэг гадуурхагдсан, хаягдсан, хинч тоодоггүй, хайрлагдаагүй, орхигдсон тийм ээ нөгөө доод төвшний хүмүүсийг төвл Бурхан төвл би тэдрийг зоогондоо урина гэж хэлж байгаа. Өөрийгөө юм мэддэг, чаддаг. Би бол гайгүй гэд боддог хүмүүс Христийг ер нь хөвчлэн эсэргүүцэж байгаа харагддаг ер нь. Яагаад тэгэхээр тэд нар бардам байдаг. Яагаад гэвэл би бол мэдж байгаа. Би бол чадж байгаа. Би бол одоо болж байгаа гэж. Надад Иесус хэрэггүй. Чи наатахыгаа тэр годомжинд байгаа хүмүүстэй л очиж яар. Би бол тэр төвчний хүн биш шүү. Наад үгээ тэр дэлгэртэл очиж хэл гэдэг шиг тийм ээ. Нөгөө би чамд хайрдаг канон тэр гардаг нөгөө гэдэг шиг тийм ээ. Би бол тийм биш. Тийм учраас Иесус надад хэрэггүй. Би бол болж байна. Би бол чадвартай. Би бол мундаг. Тийм учраас надад бол сүм хэрэггүй. Христийн сайн мэдээ хэрэггүй. Надад Бурхан хэрэггүй. Би бол өөрөө болж байгаа гэж. Гэтэл яг амьдралд унсан, шархалсан, дороотсон, хямарсан, амьдралын хатуу хөтөөг амссан, алдаж онсон тэр итгэл найдвар хэрэгтэй байгаа. Тэр хүмүүст сайн мэдээг хүргэхэд тэр хүмүүсийн урилгыг хүлээж аваад эзэн дээр ирдэг. Энэ хоёрын ялгааг Иесус ярьж байна л да. Яг Иесусийн үед ч гэсэн яг тийм байсан. Иесусыг номлоход нөгөө шашны удирдагч нар буюу дээд зиндааны фарисеучуд, хуулийн багш нар, шашны удирдагч нар, ахлагч нар нь Иесусыг хэц хүлээж авдаггүй. Гэтэл энгийн ард түмэн Иесусийн сайн мэдээнд итгэж ирсэн. Энгийн ард түмэн Иесусыг хэдэн зуугаараа, хэдэн мянгаараа дагж ирсэн.
Ямар сайндаа 5,000 хүнийг 5,000-аас илүү хүнийг нэг удаа хоололж ирснийг та нар мэдж байгаа. 4,000 гаруй хүнийг нэг удаа хоололж ирснийг та нар харж байгаа. Хичнээн олон хүмүүс Иесусыг дагж исэн бэ гэдэг нь эндээс харагдаж байна. Хичнээн олон ийм энгийн хүмүүс жинхэнэ тэр Тэнгэрлэг урилганд хариу үйлдэл үзүүлж тэрийг хүлээж авч исэн бэ гэдэг нь эндээс харагдаж байна. За би тэгвэл танаас асууя. Та аль нь вэ гэж. Та энэ Тэнгэрлэг урилганд ямар хариу барьж байгаа хүн нь вэ гэж. Тийм ээ. Тэгэхээр би заавал эрх мэдэлтэй баян одоо газар худалдаж авдаг 10 үхэр худалдаж авдаг гэрсэн одоо сайхан амьдралтай хүмүүсийг би шүмжиж ярмааргүй байна. Амьдрал нь сайн боловч сэтгэл зүрхэндээ үнэхээр Бурхныг ирж хайж байгаа хүмүүс бас байдаг. Тэм хүмүүс бол энэ урилгыг хүлээж авсан хүмүүсийн тоонд орно. Гэтэл амьдрал нь үнэхээр хэцүү одоо энэ годамжинд байгаа хүмүүс шиг хэрнээсээ сэтгэл зүрхэндээ маш бардам хүмүүс байдаг. Ерөөсөө эзний сайн мэдээг хүлээж авдаггүй. Эзний авралын сайн мэдээг хүлээж авдаггүй төрлийн хүмүүс байдаг. Тэгэхээр заримдаа эсэргээрээ байх бас тохиолдол байна. Өнөөдөр Христ итгэгчдийн донд баян хүмүүс олон байна. Алдар нэртэй хүмүүс олон байна. Хүч чадалтай хүмүүс олон байна. Тэд юуг ойлгосон байдгүй гэхээр миний энэ эд баялаг, миний энэ алдар нэр, миний энэ амьдралын сайн сайхан чинь Бурханаас ирсэн шүү дээ гэдэгт итгэдэг хүмүүс байдаг. Тийм бишүүд нь болохоор өөрөө олж авсан юм шиг. Өөрөө эрийн сайндаа өдий зэрэгтэй явж байгаа гэж ойлгоод явж байгаа хүмүүс нь Христийн сайн мэдээг заримдаа басамжлангүй хандах тохиолдол бас байдаг. Тийм болохоор энэ хүн хэлж ин л да тийм ээ. Бурхны хаанчлалд талах идэх хүн ерөөлтэй гэсэн чинь Есүс хэлж шít. Ер нь бол та нарыг бүгдийг чинь л ураад байгаа шүү дээ Бурхан. Миний хаанчлалд надтай хамт талах идэх чи гэж бүгдийг нь ураад байгаа шүү дээ. Зарим нь бол харин юу гэж яах гэхээр би бол одоо таны найранд очиж сууж явах тийм хүн биш. Би ч та 10 үхэр хөдөлтөд авсан хүн. Завгүй хүн. Уушлаарай тий. Би бол өөр хүн шүү. Тэгээ миний орон тэр хиндэ тэр дэлгэртээ над урилга өгч. Тэрийг л өөр, энийг л өөр. Би бол одоо тийм хүн биш. Өөрөөрөө бардамсан, сайрхсан, өөрийгөө болж байгаа, бүтэж байгаа гэж бодож байгаа хүмүүс. Тийм хүмүүс тэгээд яг амьдралыг өөрөө зохицуулаад байна, өөрөө мэдээд байна, өөрөө чадаад байна гэж бод явж байтал амьдрал нь норж унахын цагт дээрээс харж идэг нэг юм бас байдгийн биш үү гэдгийг ухаарах өдөр бас ирдгэлтэй. Үнэхээр хүний амьдрал гэдэг чинь надаас өөрөөс би өөрөө мэдээд чадаад байгаадаа бас болоод байгаа юм бас биш юм байна гэдгийг бас ойлгох өдөр бас ирдгэлтэй. Тэгээд ирэхин цаг тийм хүмүүс эзний сайн мэдээг яалтчгүй хүлээж авах юм уу? Эсвэл үнэхээр эзний өмнө ирээд үнэхээр шалдаа буугаад амьдралд хийж исэн гим нүглээ гимшээд тэгээд Есүс Христэд итгэл найдраа тавих үе ч гэсэн тийм хүмүүсийн хувьд бол бас байдаг. Есүс энэ их зоогон дээр Тэнгэрлэг их зоогийн тухай ярьсан. Тэгээд та бүгдийг Бурхан урьж байгаа гэдгийг хэлсэн. Тэгэхээр өнөөдөр бас би та бүхэнд хэлмээр байна. Бид бол бүгдээрээ Тэнгэрийн хаанчлалд Бурханы зоогонд өргөцсөн хүмүүс юм шүү. Тэгэхээр бүгдээрээ энэ урилгыг хүлээж аваад энэ газар дэлхий дээр хамтдаа бүгдээрээ энэ итгэлээр амьдарцгаая гэж та бүгдийг би уриалахыг хүсэж байна. Тэнгэрлэг зоогонд өргөцсөн хүмүүс, тийм ээ. Бид нар нэг өдөр тэр газар очиж Бурхантай хамт энэ хүний хилдгээр бид нар Бурханы хаанчлалд бид нар талах идэх өдөр одоо ирнэ гэж. Нөгөө манай монголчууд нэг ярьдаг те ус уух хувьтай юм да гэж. Тэгэхээр бидэрт бол үнэхээр тийм хувийг эзэн Есүс Христийн дотор Бурхан бидэнд өгсөн. Тэгэхээр үүний өнөөдөр бүгдээ зүр сэтгэлдээ хүлээж аваад даруугаар эзэнд найдаад эзэнд итгээд эзний ивэл өрөөл дор бүгдээ энэ амьдрал дээр хамтдаа амьдарцгаая гэж та бүгдээ бэр зоригжуулахыг хүсэж байна. Би урамшуулахыг хүсэж байна. Би энэ текстийг уншиж хахад надад 1-р Коринт номын 1-р бүлгийн 26-аас 29-р ишлэл санаанд минь орсон. Илч Паул 1-р зууны үед Коринт хотод очиод сайн мэдээ тараах үед Коринтын анхны Христ итгэгч нар ямар хүмүүс байсан талаар яг энэ хэсгээр дурдсан. Яг энэ их зоогонд өргөцсөн хүмүүстэй адилхан надад санагдсан. Би тэр хэсгийг номлолынхаа төгсгөлд та нарт уншиж өгөхийг хүсэж байна. 1-р Коринтын 1-р бүлгийн 26-аас 29-р ишлэл. Ах дүү нараа, та нар дуудлага санах тун. Тэгэхэд махбод талаасаа мэрэгэн хүн олонгүй, хүчрхэг хүмүүс олонгүй, язгуурт нутч олонгүй байлаа. Харин Бурхан цэцдэг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. Байгстыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдогсдыг
буюу юу ч бишийг Бурхан сонгосон ажээ. Ингэх нь Бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүй тулд болоо гэж хэлсэн байна. Тэгээ Паул Коринтод очиж сайн мэдээ тараасан. Сайн мэдээ тараагаад Коринтын анхны Христ итгэгч нар ингээд одоо цуглаж эхэлсэн. Тэгэхэд тэр цуглагчдын донд ямар хүмүүс олон байгаагүй гэсэн бэ? Махбод талаас мэрэгэн хүн олон байгаагүй. Доктор, профессорууд олон байгаагүй гэсэн үг байна шүү дээ. Хүчрхэн хүмүүс олон байгаагүй. Эрх мэдэлтэй хүмүүс олон байгаагүй гэсэн үг байна шүү дээ. Язгууртнууд ч олон байгаагүй гэж хэлж шүү дээ. Баячууд, ихэс дээдсүүд ч гэсэн танаа цуглаанд бол анх бол олон байгаагүй шүү дээ гэдгийг хэлж байна. Яг хөө цөөн байх нь байсан байж шүү дээ, тэ. Тэгээд 27 дугаар ишлэл дээрээс цааш нь тайлбарлаж байна, тэ. Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгосон. Хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгосон. Байгсдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдохсдыг буюу юу ч бишийг Бурхан сонгосон гэж хэлж байна шүү дээ. Тэгэхээр нөгөө өөрийгөө хүчтэй гэж бодож байгаа, өөрийгөө цэцэн гэж бодож байгаа, өөрийгөө ер нь одоо энэ хорвоо дээр оршоод байна гэж бодож байгаа тэр хүмүүсийг те Бурхан ичээхийн тулд тэрнээс илүү дорд нэгнүүдийг Бурхан өөртөө сонгож дуудсан юм аа гэдгийг Паул энэ дээр тайлбарлаж хэлсэн байна. Тийм учраас Коринтын чуулганд анх бол тийм баян жинэлэг, эрх мэдэлтэй язгууртнууд нэг ирээгүй ихвчлэн энгийн хүмүүс Христэд итгээд цуглаанд анх ирж исэн тухай Паул ингэж тайлбарлаж байгаа байхгүй. Үүний учир нь юу юм бэ? 29 дугаар ишлэл дээр ингэх нь Бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүй тул болоо гэж. Би баян учраас л аврал авж байгаа юм. Би эрх мэдэлтэй учраас л аврал авж байгаа юм гэж хэн нэгэн хожим өөрөөрөө сайрахгүй тулд Бурхан дорд нэгнийг эхлээд сонгож авсан юм а гэж Паул тайлбарлаж байгаа байхгүй. Энэ нь өнөөдөр яг энэ зоогонд өргөцсөн хүмүүстэй яг адилхан. Тэр хүчтэй эрх мэдэлтэй баячууд нь яг юу гэсэн? Урилганд татгалцсан. Гэтэл хийх юмгүй, тоогдоогүй, нөгөө дордос, нөгөө юу ч биш, нөгөө дорд хүмүүсийг Бурхан нарийн ширээндээ урьж авчирсан талаар бид нар хамтдаа уншлаа. Тэгэхээр энэ хоёр талаас мөрөгж байна. Тэгэхээр Иесусийн заасан энэ сургаал, хожим Илч Паулын хэлсэн тэр үг, өнөөгийн чуулганы өсөлт хоёр талаас мөрөгж байна. Энэ үнэн байна. Тийм үү? Энэ үнэн байна гэж. 13 дугаар зууны үед Монголд Несторын Христ итгэлтнүүд нэлээд байсан гэж ярьдаг тийм. Гэтэл Монголын эзэнт гүрэн мөхөхийн цагт тэр үед байсан Несторын Христ итгэлтнүүд Монголд үгүй болсон талаар эрдэмтдүүд өнөөдөр ярьдаг. За энэ одоо яагаад үгүй болсон талаар одоо дэвшүүлдэг нэгэн таамаг нь юу вэ гэхээр тэр үеийн Несторын Христ итгэл Монголын язгууртнуудын дунд ихвчлэн байжээ. Тэгээд Их Монголын эзэнт гүрэн одоо ингээд мөхөхийн цагт Иоанн ус одоо мөхөхийн цагт одоо язгууртнуудаа дагаад Несторын Христ итгэл бол үгүй болжээ. Ямар үед Христ итгэл тухайн улс оронд хэдэн зуун жил, хэдэн мянган жил үлдэж оршин тогтнох вэ гэхээр энгийн ард түмний итгэл болсон цагт энэ нь баттай тогтож үлддэг гинэ. Энгийн ард түмний итгэл болсон цагт одоо хэдэн зууны турш, хэдэн мянганы туршид Христ итгэл тухайн улс үндэстэнд ингэж одоо уламжлагдсан үлдсэн байдаг. Зөвхөн язгууртнуудын шашин байж байгаа тохиолдолд бол тэр улс гүрэн хүчрхэг засаг захиргаа норж унахын цагт тэрийгэ дагаад тэр итгэл үнэмшил алга болдог гэж олон одоо эрдэмтдд бол үүнд ингэж хариулт өгсөн байх. Өнөөдөр маш олон энгийн хүмүүс тийм ээ. Энэ амьдрал дээр яг л энэ зам хаваар байгаа, хашааны дэргэд байгаа, нөгөө сохор доглон ийм маягийн хүмүүс өнөөдөр эзэн дээр ирж байгаа. Мэдээж өнөөдөр цуглаанд ирсэн таныг би хийх юмгүй байсан хүн гэж хэлж байгаа юм биш. Мэдээж би таныг нэг юм зам хаваар байсан, нэг хийх юмгүй, нэг хинт ч тоогдохгүй, нэг дор дамтан байхт чинь гэж би таныг хэлж байгаа юм биш. Мэдээж бидний хинэн ч сохор биш, бидний хинэн ч доглон биш. Бидний хинэн ч өнөөдөр тийм ээ одоо юу гэдгийг тэр сул дорой биш. Бид нар бүгдээрээ хүчтэй, чадaltaй хүмүүс. Гэхдээ бидний сэтгэл зүрх хэнд итгэл найдвар хэрэгтэй байсан гэдэг утгаараа бид адилхан байхгүй. Бид хүн харахад бүрэн бүтэн байгаа боловч бидний дотоод хүн маань өөрөө үнэхээр яг энэ хүмүүс шиг те энэ амьдралд итгэл найдвар ирж хайсан, хаягдсан, орхигдсон, гээгдсэн, гимээ ойлгосон, гимшсэн, ухаарсан ямар нэгэн үннийг сэтгэл зүрхэндээ ирж хайсан тийм хүмүүс бид бүгдээрээ байсан байхгүй. Тийм учраас сайн мэдээг бид яг ийм хүмүүс лугаа адил урилгыг бид хүлээж авсан гэж би хэлэх гээд байгаа юм. Тэр ч утгаараа Есүс Матай номны тэр уулан дээр заасан сургаал дээр юу гэж хэлдэг вэ гэхээр сүнсэндээ ядуусна ерөөлтэй гэж хэлсэн байдаг шүү дээ.
тэд Бурхны хаанчлалыг өвлөн авах болно гэж хэлсэн. Энэ зүйл нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр гаднаасаа тэр хүн зүгээр байж болно. Энгийн байж болно. Сайн байж болно. Гэхдээ сэтгэл зүрхэндээ үннийг ирж хайж, Бурхныг ирж хайсан хүн гэдэг бол өөр байдаг юм а гэдгийг хэлээд байгаа юм. За энэ утгаараа эзэн биднийг урьж бид энэхүү урилгыг хүлээн авчээ. Өнөөдрийн энэ сургаалаас бид юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Итгэл найдвараа эзэнт тавиарай. Бурхан таныг өрсөн Тэнгэрлэг урилгыг та хүлээж аваарай. Тийм ээ? Тэр урилгыг хүлээж аваад энэ итгэлийн амьдралаар та амьдраарай. Тийм ээ? Тэр Тэнгэрлэг урилгын чинь нэг хэлбэр нь өнөөдрийн бидний цугладгийн сүм цуглаан юм шүү. Бурхны хаанчлалд талах идэх тэр хувьтай, тэр ерөөлий чинь нэг тасархай дүр зураг нь өнөөдөр газар дэлхий дээр байгаа эзэн Есүс Христийн чуулган юм шүү. Энэ чуулганд бид хамрагдаж, энэ чуулганд бид холбоотой байж, энэ чуулган дотор бид бие бинийгээ барьж босгосноор Тэнгэрийн хаанчлал бидний дунд оршин байгаа нь ийм утгатай юм шүү. Нэгдүгээр би үүнийг хэлмээр байна. Хоёрдугаар бүгдээрээ бас энэ урилгыг цааш нь үргэлжлүүлэн тараая. Тийм ээ, эзэн хэлж штэ боолдоо тушаагаад тэгвэл зам хаваар байгаа гадуур байгаа тэр хүмүүсийг ураад миний зоогонд авчир гэж хэлсэн шиг өнөө цаг үеийн энэ Христ итгэгч нар бид нар Бурхны сайн мэдээ бусдад бас дуулгаж эзний мөнхийн тэр Тэнгэрийн зоогонд агуу их зоогонд мөнх авралын тэр зоогонд бас бусдыг уурах энэ урилгыг бид бас дамжуулах үүрэгтэй хүмүүс шүү. Тийм учраас өнөөдөр би та бүгдийг ятгамаар байна. Тийм ээ? Өөрсдөө мэддэг тэр монголчуудаа сүм цуглаандаа үргэлжлүүлэн ураарай. Үргэлжлүүлэн урьцгаая. Тэгээ энэ чуулган бол бид бүгдээрэнгээс манд болж өсөх болно. Тийм ээ? Өшөө шинэ хүмүүсийг урьж авцраарай. Сайн мэдэн дээр ирүүлээрэй. Эзний үгийг тэдэнд сонсохоорой. Тэгээд тэд эзний үннийг хүлээж авбал тийм ээ Бурхны хаанчлалд талах идэх хүмүүс өшөөл илүү нэмэгдэх болно. Суудал байсаар байна. Тийм ээ эзний хаанчлалд ширээ байсаар байна. Суудал байсаар байна. Тэрийг өшөө хүмүүсээр дүүрэх хэрэгтэй гэж эзэн боолдоо хэлсэн шүү дээ. Тэгвэл бид энэ үүргийг бас хүлээсэн сүмч болгон шүү. Бид Бурхны хаанчлалын тэр зоогийг хүмүүсээр дүүргэх нь бидний бас дуудагцсан дуудлага юм аа. Үүний төлөө бүгдээ хамтдаа үйлчлэе. Үүний төлөө бүгдээ хамтдаа залбирая. Үүний төлөө бүгдээ хамтдаа сүнслэг тэмцэл хийя. Тэгээ бид очиод энэ урилгыг хүмүүст өгөхөд зарим нэг нь эсэргүүцнэ. Зүгээр дээ урам хугарах хэрэггүй. Энийг хүлээж аваад ирэх хүмүүс ч гэсэн бас олон байгаа. Тийм ээ тэр хүмүүсийн донд зарим нь зүгээр ингээд нэрлэхэд ирэхгүй хүмүүс бас байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг албадан авцар гэдэг үгийг бас санах хэрэгтэй шүү дээ. Нөгөө албадан авцар гэдэг нь нөгөө хүчээр гавлаад эсвэл хүзүүгээр нь дөнгөлөөд авцар гэдэг утгаар хэлээгүй гэдгийг би дөрөв та нарт тайлбарласан шүү дээ. Энэ ямар утгаар хэлсэн бэ? Гүй эзэн чамайг ивэнэ зүгээрээ битгий санаа зовоо гэнэ. За гэнэ дагаад ороод ирдэг те. Тэр утгаараа энэ үг хэлэгдсэн шүү гэдэг. Энэ теологийн тайлбар нь тийм утгатай тайлбар байгаа. Тийм учраас тэгээд ч гэсэн авчрах хүмүүс бидний дунд байгаа шүү. Санаа нь зовоод ирэхгүй байгаа. Хүн хэлхээс нааш цааш чичгээс нааш очиж дуулгахаас нааш ойлгохгүй. Харин ойлгох юм бол дагаад ирэх эзний урилгыг, эзний Тэнгэрийн хаанчлалын урилгыг хүлээж аваад ирэх хүмүүс бас олон байгаа шүү гэдгийг би та бүхэндээ хэлмээр байна. Анх цуглаанд би ирэхдээ тэгээ цуглаанд их лазан явдаг хүн байсан би. Эхний нэг 2 жил орчим нэг ирэхдээ гүйтээ. Тэр үед ингээд амар итгэвтэй явж байсан найзууд маань алга болцсон. Одоо болсон чинь би өөрөө тэрнээс хойш айгүй итгэвтэй явдаг болцсон. Юмний нэг юм байр солигдох нэг юм сонин үе бас байна. Зарим хүмүүс ингээд айгүй үгүйсгэнгүй, хардангуй, сэжиглэнгүү хүлээж авч байсан хүмүүс маш сайн итгэгч нар болоод эзэнтэй хамт явж байгаа тохиолдол байдаг. Гэтэл юугаа ороод ирсэн хүмүүс маш амархан алга болчих тохиолдол бас байдаг. Бидэнд залбирал хэрэгтэй. Тэгээ бид хүмүүсийг урьж авчирч эзний хаанчлалын зоогонд одоо тэр урилгыг одоо аваачих эзний одоо боолын тэр одоо урилгыг тараах үйлчлэлийг бид нар хийж байгаа хүмүүс учраас энэ үйлчлэл энэ урилга одоо ажиллаа бүгд хамтдаа зөрөгтэй хийцгээе, урамтай хийцгээе гэж та бүгдээ зоригжуулмаар байна. Аамен. Та бүгд хамтдаа залбирцгаая. Тэнгэрлэг бурхан эцэг минь та Есүс Христээр дамжуулан биднийг өөрийнхөө Тэнгэрлэг зоогондоо өрсөнд баярлалаа. Үнэхээр бурханы хаанчлалд
ус уух хувьтай байхаар, талах идэх хувьтай байхаар, таны яруу алдрын зоогонд тэр өдөр хамтдаа суухын тулд өнөөдөр бидэнд та сайн мэдээг тунхаглан энэхүү авралын урилгыг, мөнх амийн урилгыг бидэнд өгсөнд тандаа баярлалаа. Таны урилгыг хүлээж авах гэсэд өнөөдөр энд байж байна. Эзэн өшөө олон хүмүүс цаашдаа энэ урилгыг хүлээж авч энд ирнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Үүний тулд та биднийг урамшуулаач. Үүний тулд та биднийг хөдөлгөөч. Үүний тулд та биднийг хэрэглээч гэж танаас залбирч байна. Баярлалаа Бурхан. Хэзээгээр өнөөдөр таны урилгыг хүлээж аваа сэтгэл зүрх нь хатуу. Эсвэл үнэхээр ичид санаа зовсноосоо болоод ирч чадахгүй байгаа тэр хүмүүсийн зүрх сэтгэлийн төлөө бид залбирч байна. Аава та тэднийг зөөлөж өгөөч. Аава та тэдний сэтгэл зүрхийг нээлттэй болгож өгөөч. Эзэн Есүс минь та тэдний сэтгэл зүрхэнд нь та хүрээч. Та өөрийн үннийг та ойлгуулаач, мэдүүлээч гэж танаас залбирч байна. Баярлалаа эзэн минь. Бидний гэр бүл, бидний ханд найзуудын дунд, бидний хамт ажиллагчдын дунд энэ урилгыг олонтоо хүлээж авсан ч гэсэн одоо хэрн наашаа ирэхгүй байгаа хүмүүс олон байдгаа. Тэр хүмүүсийг бид таны гарт даатгаж байна. Үнэхээр хэн нь орж хэн нь орохгүй гэдгийг таал мэднэ. Үүнийг бид шүүх хэрэг байхгүй. Харин эзэн минь бид таны энэ урилгыг босдод түгээсээр байх итгэлийг хүчийг бидэнд өгөөрэй гэж гуйж байна. Тэгээ та Нью-Йорк, Монгол чуулганыг өнөөдөр энэ номлолыг маань сонсон байгаа тэр олон итгэгчдийн маань үйлчлэлүүдийг, тэр олон пасторуудын үйлчлэлүүдийг, чуулгануудыг энэ урилгыг хүлээн авах ёстоор та дүүргэж өгөөч гэж гуйж байна. Есүсийн нэрээр тунхаглаж байна эзэн минь. Эзэн минь гадаа байгаа, хаачгаа мэдхгүй, итгэл найдваргүй, эзэн минь өвчлсөн, хаягдсан, орхигдсон тэдгээр хүмүүстэр аваа таны аврал, таны өршөөл, таны эдгэрэл тэдэн дээр дүүрэн бах болтгоо гэж гуйж байна эзэн. Эзэн минь тэд мэдэхгүй байгаа. Та хинбэ гэдгийг мэдэхгүй байгаа. Энэ урилга ямар учиртай вэ гэдгийг тэд мэдэхгүй байгаа. Гэхдээ та мэдүүлж өгөөч гэж гуйж байна эзэн. Эзэн минь тэд биднийг харахтаа, тэд бидний номлол, бидний тунхаглалыг сонсохдоо эзэн минь тэд үнэхээр тэдний нүдний өмнө хөшиг татагдаж, тэдний чихний урдуур эзэн минь тэр таглаас байгаа бол тэр бүгдийг аваад эзэн бид үүнийг ямар нэгэн ус төрийн шалтгаанаар биш, ямар нэгэн санхүүгийн шалтгаанаар биш. Харин энэ нь цэвэр таны сайн мэдээ бөгөөд таны үнний улмаас бид хийж байгаа гэдгийг та тэдэнд илчлэн харуулж өгөөч гэж танаасаа залбирч байна. Баярлалаа эзэн минь. Тандаа талархан аврагч эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.